Жавар тажигнсан өвлийн дунд сарын шөнийн 15-ны өглөө Баяраа хүү хотоо эргэж дулмаа эмээ цайгаа чамсаад эхэллээ. Гүйц, юу мураадаг үлээ? Ямаа юу та? Хөө, ирэх цагаан байж тээ. Имээ. Ирэх цагаан өгчихсэн байна. Харлаа хаан тэрвэ миний хөө. Хойд жалгаруу чирээд авчивсан байна. Хайрхаа. Өндөр уулын эзэн манай хотоор зочлоод явж л дээ хөөх. Уулын эзэн гэж юм бэ мэ? Эрх цагаанын хөмн ирвэсрээд аваад явжээ. Гүй яагаад заавал миний эрх цагааныг гэж? Аавд хэлж буудуулж өшөөгөө авна. Цүггэм хөмн болдгоо юм. Эртнээс ирвэс хороосон хүний өрцөн татдаг гэж ярьдгийг. Ганц нэг малын гарц гарвал гарч л байдаг. Яг үнэнтэй бол бид ч одоо ирвэсийн нутагт амьдарч байгаа улс шүү дээ. Тийм болохоор эзэнтэй зөгцөн амьдрах учиртай юм аа. Зайлшгүй. Тэгээ хоол тэжээл ховордоод арга ядсандаа л манай хот руу ирсэн байлгүй дээ. Харин бид л хараа хяналтаа улам сайжруулах учиртай юм. Миний хөө ороод сүү аваад ирээ. Эмээ сүү өргөж аргадъя. Өндөр уулын эзэн минь өршөөж биднийг хайрлаа. Ингээд эмээ ач хүүдээ оюун ухаанд хүний үйлдэлийг үлгэрлэн ойлгууллаа. Монголчууд бид байгаль ихээ шүтэж, байгальтайгаа зохицон амьдарч, энэ уламжлалт соёлоо үеийн үед өвлүүлсээр ирсэн ухаан бэлэгт ард түмэн билээ.